Сайхан зусаж байна уу? Сайн байна уу? Сайхан зусж байна. Та сайхан зусж байна уу? Сайхан зусаж байна. Манай өнөөгөр бороо ороод, ургамал нь ургаал энэ жил бүр үнэхээр сайхан байна. Мгм. Эх орноор маань Таашаа уршиг зуршлаг болж байна. манайхаар ерөнхийдөө нөглөө бас гоё бороо орсон. Нэлээд устай бороо орж байгаад одоо нар гараад бас аягүй гоё болж байна. Яг нөгөө борооны дараа чигний дараа нэг нар гарахаар аягүй гоё яадаг штэ. Мгм. Яг тиймэрхүү л яваад байна. Тийм. Тэгвэл хоёулаа яг хоёр талаас сайхан хур бороотой өдөр уулзж байгаа юм байна. Тийм байна. Гүмөр хөөрөлдөөний маань урилгыг сэтгэл дэлгэж халуун талаа хүлээж авсанд нингүн талархаж байгаагаа юуны өмнө илэрхийлье. Баярлаа. Би бас аягүй гоё надад маш гоё сонирхолтой санагдсан. Тэгээд өмнө ерөнхийдөө иймэрхүү ярилцлага юунд уулзалтанд нэг орж байгаагүй учраас бас аягүй гоё өөрийгөө нэг талаас нь харах тэгээд дараа нь ч гэсэндээ өөрийнхөө яриаг сонсно гэдэг бол надад аягүй гоё том боломж гэж харсан. Баярлалаа. Тийм баярлалаа гашаа. Манай мөнх зүйл маань математикийн багш тийм ээ. Тийм. 30 гаруй насны сайхан яг эдэр залуу хүн математикийн багш болно гэдэг нь аа Мгм. тоо бодож сурсан хүн амьдралыг бас их тэгж тооцоолож сурдаг байх гэж би таныг судалж байхдаа тэгж бодож исэн. Энэ тухайд хоёлаа хөрөвдөөл. Мгм. Ерөнхийдөө яг нөгөө мэрэгжлийн талаас яг математик гэхээс илүү яг багш байх гэдэг бол миний амьдралд аягүй олон тийм давуу талуудыг үүсгдэг. Тэгээд одоо өөрийнхөө нөхөртэй харилцах харилцаа, за тэгээд өөр хүүхдийнхаа одоо би хоёр хүүхэдтэй байхгүй юу, хүү охин хоёртай. Тэгээд хоёр хүүхдээ бас өсгөж хүмүүжүүлэх гээд тэдгээр зүйлс дээр бас аягүй их гоё тийм том давуу тал болдог гэж хардаг. Тийм тэгээд мэдээж одоо нөгөө яг айлын эхнэр хүн, гэргийн хүн гэдэг талаасаа бол амьдралаа төлөвлөж тооцоолох зүйлүүд бас их гардаг. Тэгээд энэ дээр ч гэсэндээ бас мэрэгжлийн маань онцлог одоо илүү нөгөө нэг багш хүн чинь бас хүүхдүүдээ байлдан дагуулж яг нөгөө хүүхдүүд чинь багшаасаа маш их суралцж идэг шүү дээ. Тэгэхээр яг тэр одоо нөгөө өөрийнхөө эзэмшсэн нэг тийм чадвараар бас бусдыг гэр бүлийнхаа гишүүдийг аав ээж эгч дүү гэд эднэрийгээ бас манлайлах. За тэгээд эднэрийнхээ гарч байгаа одоо амьдралын асуудлуудад бас тооцоол хийж өгөх ч юм уу тий. Урьдаад ингээд хилээд санал бодлоо хэлэх гэдэг зүйлүүд бас гардаг. Тийм. Хүн бүрийн дотор чинь ертөнцид одоо ингээд олон дүр төрх байдаг шүү дээ. Бусдад үзүүлдэг дүр төрх, өөрөө өөртөө үзүүлдэг дүр төрх, ойр дотныхондоо үзүүлдэг дүр төрх, зөвхөн таны дотоод ертөнцид байдаг нэг тийм нандин дүр төрх гэд. Энэ олон дүр төрхүүдээс одоо ингээд бодох нэ аль дүр төрх нь таны амьдралд ер нь давамгаалж ах шиг вэ? Миний яг дотор төрөх гэх юм бол ер нь айгүй тийм оюун зөөлөн хүн. Гэхдээ гаднаа ингээд жоохон хатуу, тийм ширүүн ч юм уу, тийм байх магадaltaй. Хүмүүс одоо жишээ нь надтай ингээд анх уулзаад ч юм уу гэхээр айгүй тийм ширүүн гэж боддөг юм шиг байгаа юм. Яагаад гэвэл нөгөө би багасаа нэг юм хөмсгөн дээр ингээд жоохон хөмсөг юм зангиддаг юм жоохон зуршилтай. Тэгээд тэгэнгүүт тэрнээс болоод тэрөө ер нь ингээд нүүрний маань мимикүүд жоохон нэг тийм ширүүн талтай харагддаг. Гэхдээ яг би дотроо бол маш ер нь өөрийгөө зөөлөн хүн гэж тодорхойлмоор байна. Айгүй амархан юмд уйлждаг, хүмүүсийг хараад хүмүүс тохиолдож байгаа хэцүү зүйлүүд эсвэл бүр тийм гой баяртай мөчүүдийг одоо яг өөр дээрээ мэдэрч байгаа юм шиг ингэж ерөөхдөө дандаа мэдэрдэг. Тийм ер нь бол зөөлхөн хүн л гэж тодорхойлох. Эмпати буюу бусдын оронд өөрийгөө тавьж бодно гэдэг нь нэлээд өндөр бас чадвар юм шиг байгаа юм. Одоо ч нөгөө сэтгэл зүйн чадварууд их олон янзаараа очиж. Тэгэхээр энэ таны уугуул энэ мөн чанар нь багш болоход нөлөөлсөн үү? Олон хүүхдүүдтэй харьцаж байхад хүүхэд болон өөр ертөнц байдаг тийм ээ. Тэгэхээр тэр хүүхдүүдийн дотоод ертөнцийг ингэж тэмдрээд та бүр ингээд сэт хийлж босгож явжсэн өөрөө өөрт нь сэтгэл өгчсэн тийм сайхан зүйлийн тохиолдлуудын тухай хэлэх хөрөлдөл.
Мгм. За ерөнхийдөө хүүхдүүдтэй ажиллах бол айгүй гоё тийм аа, халуун дулаан байдаг. Ягаад тэгэхээр би өөрөө нөгөө 10 жил байхдаа яг авсан мэдрэмж байгаа шүү дээ надад. Их тийм сурагч байх үеийн тэгэл би бинтэйгээ инээлдээл би бинийгээ ингээл өдөөл тэр шахаархоод ч гэдэг юм уу. Нэг хүүхэд насны гоё нандин мэдрэмж байдаг. Тэр мэдрэмжийг багш хүмүүс бол хамгийн ойроос яг хажуугаас ингээд давхар мэдрэх боломж үүсч идэг байхгүй. Тэр надад багш байхын хамгийн гоё юм одоо авдаг мэдрэмж. Тэгээд хүүхдүүд бол ерөнхийдөө бас өөр хоорондоо яг адилхан хүүхэд гэж байхгүй. Бүгдээрээ л өөр өөр зан характертай, өөр амьдрал төсөж байгаа, өөр өөр асуудлуудтай, өөр даваа талуудтай байдаг шүү дээ. Тэгэхээр хүүхдүүд дундаас ерөнхийдөө яг багштай сэтгэлээ илэрхийлээд ингээд хэлдэг, ярьдаг нэг тийм үед бас байдаг. Хамгийн ойрын жишээ гэх юм бол өнгөрсөн жил манай 9-р ангийн нэг сурагч маань эмэгтэй хүүхэд тахгүй. Тэгээд тэр сурагч маань өөртөө тохиолдсон хамгийн нэг тийм эмзэг сэдвийг ингээд надад сэтгэлээ дэлгээд бүр ингээд хичээлийн дараа ганцаараа үлдчихэж тэгээд ярьж исэн. Тэгээд тэгэхэд бол яг өөрийнхөө ингээд эмэгтэй хүн багш гэдэг талаасаа биш эмэгтэй хүн би өөрөө яг тэр насн дээр байхдаа ямар байлаа одоо тий яг нэг тийм үерхэл нөхөрлөлийн асуудал дээр жоохон нэг тийм юунд орцсон хүүхд байгаа хгүй сэтгэллийн ийм эвгүй зүйлд орцсон өртцөн тэгээ тэрийг нь яг хамгийн ойрынх нь хүн болох ээж нь ингээд ярьсан боловч ээж нь юусоо ойлгоогүй тэгээ дараагийн үнээр намайг сонгоод гээд хөөрхөн багштай итгээд ярьсан тэгээ тэр үед бол тухайн сурагчид ингээд ер нь бол одоо тий цаашдаа хойлоо энэ муухай мэдрэмж тэр яг цаг мөч энэ бүхнийг ингээд аль болох бодохгүйгээр одоо шууд ингээд март гээл тэнгууд мартчих болохгүй шүү дээ тий тэгэхээр баг багаар тэрийг гоё эдгээх зөндөө олон шинэ найзуудтай уулзна цаашд чиний урд зөндөө гоё урт зам ингээд чамайг хүлээж байгаа эмэгтэй хүн байна гэдэг чинь маш гоё гэд ингээд тэр талаас нь тэр охинд ярьж өгч исэн. Тэгээ тэр охин маань яг тэр ярьсны дараагийн хичээлээс эхлээл яг бид өөр нэг 7 хоногийн хагасанд ярилцаа дараагийн хагасын өдөр би тэр охиныг ингээд яг ямар хөө бас байна гэд харж байгаа шүү дээ. Тэнгүүд бас айгүй хөөрхөн юм нээлттэй өөртөө ихтэй болсон юм шиг санагдсан. Тэгээд багшаа танд маш их баярлаа гэд ингээд хичээл дууссан ч гэсэндээ тэрийг маш их хэлсэн. Тэгээд тэр ер нь шууд над миний санаанд орж ийн л доо. Тэгээд тэндээс бас ингээд би нэг ч гэсэндээ эмэгтэй хүүхдэд яхаа мэдэхгүй байгаа юм хэцүү одоо тохиолдол ингээд болцсон ийм эмэгтэйд ингээд тусалсан байл шүү дээ ингээд энэ бол миний ингээд багшаахын бас нэг гоё дандаа дурсаж санаж явах их тийм мэдрэмж юм да гэж тэр үедээ бодож ирсэн. Хүний орчингийн хамгийн сайхан зүйл чинь та хүүхэд гэж хэлсэн. Хүүхдүүд ч өөрсдөө бурхад байдаг. Тэр бурхадын донд зогсож байгаа багш хүмүүс одоо бусад мэрэгчлээс идэвхтэй хариуцлагатайгаас гадна нэг тийм хүүхдүүд шиг гинэн цагаан сайхан инээдтэй хөөр дөрөв хүмүүс байгаад ажиглагдаад байдаг. Тэгэхээр олон насны хүүхдүүдтэй харилцаж байхад Монголынхаа ирээдүйг хараад танд юу гэж бодогддог вэ? Иргэн хүнийхээ хувьд, багш хүнийхээ хувьд, ээж хүнийхээ хувьд. За ер нь ингээд хүүхдүүдтэй ажиллаж байхад би нэг зүйлийг аягүй боддог байхгүй юу. Одоо манай хоёр хүүхэд ингээд том хүүхэд маань 7 настай, бага охин маань 5-тай байхгүй юу. Тэгээд яг одоо би 6-аас 8 дугаар ангид ер нь ингээд хичээл ордог. Яг дунд ангид гэсэн үг. Тэгээд энэ хүүхдүүд ирээдүйд ингээд том яг насанд хүрээд ажил дээр гарах үед яг манай хүүхдийн амьдрах тэр одоо он жилүүдэд эдгээр хүүхдүүд төр засгийг удирдна, эдгээр хүүхдүүд эмч хийн, эдгээр хүүхдүүд цагдаа хийн, барилга барина гэд ингээд яг тэрүүгээр би айгүйх төсөөлөх дуртай. Тэгэхээр яг энд ингээд орж ирсэн одоо 30 хүүхэд байлаа гэхэд энэ 30 хүүхэд миний 2 хүүхдийн ирээдүйг ингээд авч явах хүмүүс шүү. Тэр үед манай 2 хүүхэд амьдрах юм шүү гэж айгүйх бодох дуртай. Тэгээд өөрийнхөө зүгээс яг ирээдүйг ингээд одоо Монгол их орноо авч явах гоё илүү гоё хөгжилтэй ийм улс болоход одоо миний зүгээс бол энэ хүүхдүүдэд маш гоё одоо
2 жил сурлаа гэхэд энэ 2 жилд нь яг нэг тийм өөрийгөө олсон, өөрийнхөө онцлогийг олж мэдэрсэн нэг тийм өөртөө ихтэй хүүхдүүд байгаасай гэж аявуух бас хичээдэг. Тэгээд яг Монголын ирээдүй бол айгүй гэрэлтэй байгаа юм шиг надад санагддаг. Ягаад гэвэл одоо ингээд сошиал за тэгээд энэ дэлхийн ертөнцийн нь маш хурдтай хөгжиж байгаа шүү дээ. Тэгэхээр энийг дагаад хүүхдүүд ер нь бол ингээд заавал хичээхгүйгээр бараг л ер нь дагаад ингээд хөгжиж байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Гар утас үзэж байгаа, харж байгаа зүйл гээд олон зүйлүүдээс маш олон юмнуудыг сурж байгаа. Тийм учраас бас ирээдүй маш гоё гэрэлтэй Монгол улс маань айгүй гоё хөгжилтэй илүү тийм амар тайван улс байх баха гэж ер нь харж байна. Энэ ерөөс сайхан Батар шээ. Хойч ирээдүйн өмнөх ирээдүгээс ямагтал өндөр байдаг да тийм ээ. Бүхий зүйлээрээ байдаг болохоор шинэлэг сайхан байдаг болохоор та дөрөв 21-р зуунд за хэмэл оюун ухаан гарч ирээд гэдэг их чухал хэдэн хөндлөө өмнөх он жилүүдэд зааж ирсэн хүүхдүүдийн одоо тархины юм уу сэтгэлзэн хурд яг одоо зааж байгаа хүүхдүүдэд ингээд ялгаа гардгүй динамикийн танд хэрэг харагдаж байна хөдөлгөөнөд нь. Би одоо ингээд багш мэрэгчлэрээ ажиллаад энэ жил 6 дахь жилдээ ажиллаж байгаа. Тэгээд ирэх намраас эхлээд 7 дахь жил рүүгээ орно. Тэгэхээр яг энэ ажиллаж байгаа 6 жилийнхаа хугацаанд харахад анх ингээд багш болоход ер нь гар утастай хүүхэд айгүй ховор байсан. Ер нь би ингээд болохоор өмнөх ажил маань ерөнхийдөө нөгөө гар утасын аппликейшн ажиллуулад ингээд тэрүүгээрээ даалгавраа өгдөг. Тэгээд тэр даалгаврыг нь багш нь ирэхээр нь шалгадаг. Тэр үед бол утастай хүүхэд айгүй ховор байсан байхгүй. Тэгээд за утасгүй бол миний хөө ээж аавынхаа утасаар очиод хийгээрээ. Заавал нөгөө аппликейшн татуулж хийлэгдэг. Тэгэнгүүт яг санагдаад байгаа байхгүй. Гар утастай хүүхэд айгүй ховор байсан. Тэгэхээр хүүхдүүдийн нөгөө тэр үеийн хүүхдүүд болохоор айгүй их нөгөө дэвтэр бал үзгээ айгүй их ашиглана. Тэгэл байсгээл балан дуусчин, дэвтэрэн дуусчин гэдэг байсан бол одоо л хүүхдүүд гар утсан дээрээ тэмдэглээд ингээ хөтлөө явждаг ч юм уу. Бал үзэхтэйгээ нэг орооцолдохгүй даалгавраа хийгээд ирэх жишээ нэ байна л да. Тэгэнгүүт анх ингээд багш болж байхад бол хүүхдүүдийн тухайн үед үзэг харах юм нь бага. Яг ингээд өөртөө гаргаж байгаа цаг нь гар утсандаа өнгөрүүлэх нь бага ч юм уу. Тийм байсан учраас хичээлдээ илүү тийм анхааралтай байдаг байсан гэж хараад байна. Тэнгүүд одоо болохоор ингээд за өнөөдөр хичээл орлоо гэхэд даалгавар өгөөд ингээд явуулангууд даалгавар хийх ёстой 2 цагийнхаа 1 цаг дээр нь утсаа үзчихээ тоглолцоод ирдэг ч юм уу. Нэг тиймэрхүү ялгаанууд бол бас аюух ажиглагдаж байна. Тэгээд хүүхдүүд өөрсдөө сэтгэн бодох тий өөрөө би ингээд нухаж агаад энийг хийн бодлого ингээ гэхээс илүү гар утснаасаа харъя хэмэл оюун ухаанаар хийлгээ ч юм уу нэг тийм жоохон сөрөг талууд бас байна. Тэгээ тэрийг аль болох хичээл дээр гар утсаа оролдохгүйгээр ингээд тийм шаардлагуудыг бас манай дээр айгүйх тавьдаг. Тэгээ хүүхдүүдийн нөгөө нэг гар утасны скрин таймыг бас бид нэр шалгадаг байхгүй юу? Тэгээд нэг хагасаа өдөр шалгачаа дараагийн хагасаа өдөр нь яг 7 хоногийнхын дунджийг шалгана. Тэнгүүд одоо энэ жил жишээ нь яг намар манай дээр 7 дугаар ангид орж исэн хүүхэд гар утасныхын скрин тайм нь 24 цагийнх нь 17 цаг нь ингээд гар утсан дээр өнгөрсөн гэдэг хүртэл жишээ гарсан. Тэгээд тэрийг ингээд яг хүүхдүүдийнх нь нэрстэй ингээд жагсаалтыг нь эцэг эхчүүдийнх нь групп дээр тавьдаг байхгүй юу? Тэгээд нөгөө хүүхдийн маань ээж бүр гайхаад ингээд холбогдоод за агшаа манай охин бүр ингээд утасны үнэхээр хамааралтай болсон гэдгийг бид хэд ингээд мдээгүй байсан. Тэгээд эндээс ингээд харж байна. Шөнө хүртэл ингээд бид нарыг унтцсан кино үздэг ч юм уу, тоглодог ч юм уу, утсаа оролдоод байгаа юм байна гэдэг нэг тиймэрхүү бас жишээнүүд гарч ирсэн. Тийм дээ. 24 цагаас 17 цаг гэдэг чинь бүр маш өндөр биш үү тий? Харин тийм гэх мэт. Тэгэл 11 цаг, 10 цаг ер нь хамгийн багадаа л 9 цаг, 8 цаг оролцсон байхгүй хүүхдүүд. Тийм тэгэхээр бас тэрэн дээр амьдралынх нь бас хоногийнх нь маш их хугацаа тэр жижигхэн гар утастай дэлгэцтэй ер нь өнгөрөөд байгаа нь бас жоохон нэг талаараа харамсалтай л юм да тийм. Харин тийм бид нар нөгөө гар утсыг өнгөө хэрэглээд байгаа гэж бодоод байгаа боловч нэг талдаа датагаа худалдаж авч байгаа. Нөгөө талдаа хамгийн чухал зүйл бол анхаарлаа өгчөж байгаа тий. Тэр нэг талдаа жоохон хохиролтой юм шиг нөгөө зохицуулалт уу тэнцвэрэл хэрэгтэй юм да тийм ээ.
Тийм тэгээд тэр үед ер нь бол ээж аавууд маань бас хүүхдийн гар утсыг жоохон хянжсэн зүгээр юм болоо гэж би ер нь хараад байдгийн. Тэгээд яг үзэж харж байгаа юм насанд нь тохирч байна уу тий? Яг юу үзээд байна, юу тоглоод байна, тэндээс юу сурч аваад байна гэдэг ч юм уу. Тэр талаас нь бас сайн хяналт тавьж байгаасай гэж бас айгүйх боддог. Тэрийг эзэгчүүдээс айгүй хэлдэг. Тийм. Харин тийм ээ, нөгөө боловсрал буюу эрдэм мэдлэг гэдэг чинь зөвхөн багш биш тий. Багш, сурагч, эцэг их орчин гэсэн нэг зайлшгүй 3-3-аас 4 зээл холбогдчихэж гайгүй эрг гүн гарч ирэх юм шиг байгаа шүү. Харин тийм аюу хүүхэд ганцаараа хичээгээд ер нь бол сайжирдаггүй, багш ганцаараа хичээгээд ч явдаггүй, эцэг эхийн дэмжлэг заавал ер нь орж ирж ижлэхэн дээр маш гоё үр дүнгууд гардаг л та тийм. Мөнх зулгээ таны нэрийг би харж яж захтаа ямар гоё мөнхөд гэрэлтэх тэр хүний дотор байгаа нарыг мандаагаад тэгээд нөгөө нарыг мандаана гэдэг чинь тухайн хүүхэд өөртөө ихтэй л хүмүүс дотроосоо галан бадарна тий би чадна би энэ тоог ойлгоно математикийн гоо сайхныг би ойлгоно гэж тэмүүлдэг энэ сайхан урлагийг өгж байгаа юм байна да гэж таны нэрийг эко гэж өгтөл тэгж бодогдчихсэн. Тэгээд тэр сайхан бодлоос энэ хөө дашрамд хэлмээр байна. Ямар гоё юм бэ ашаа. Та айгүй гоё ойлгосон байна шүү. Тэгээд энэ сайхан хүн математикийн урлагт математикийн гоо сайханд хэрхэн дурлваа. Таны бага нас бөгөөд таныг энэ сайхан хязгааргүй гайхамшигтай ертөнцид ингэж татан оруулсан багийнхан дурсамж буюу дунд насныхан дурсамж, их сургуульд орсон дурсамжийг хоёлаа хөрөлдөл. За би ерөнхийдөө дунд болон ахлах сургуулаа Ар хангай аймагт сурч төгссөн. Тэгээд ер нь бол ингээд хичээлүүддээ ер нь яг жигтгэн ингээд хичээлүүдээ яг цаг тухайд нь хийждэг. Нэг тийм ангид нэг ер нь л юмаа ингээд хийгээ явж идэг хүүхдүүд байдаг штэ. Яг тийм хүүхэд байсан. Тэгээд хажуугаар нь бас спортоор хичээлдэг. За тэгээд урлагаас бас дуулах, бүжиглэх гэд багт маань манай аав намайг айгүй их юм олон төрлийн зүйлүүдийг хийлгэж үздэг байсан юм. За одоо ингээд цэцэрлэгт байхад бүжгийн тэмцээн, шүлгийн уран жиргээгээ тэмцээн, бүжгийн тэмцээн гэд ээж маань айгүйх ажилтай учраас аав дагуулаад явж идэг хувцс хунар те багш нартай уулзах, үс гизэг янзлах гэл тэд нар дээр аав маань айгүйх намайг дагуулж олон зүйлд ингэж хөтөлж очиж исэн. Тэгээд баг багтаа ер нь бол ингээд дунд анги хүртлээ би айгүйх тийм олон талын зүйлээр явдаг байсан хүүхэд байсан. Тэгээд 9-р ангид ороод ерөөхдөө за одоо хичээлээ жоохон анхаарахгүй бол мэрэгжил сонголт энэ төр юу болох вүлээ. Би ер нь яг юунд илүү цаг ингээд зарцуулаад байна гэдгээ жоохон бодож эхэлсэн. Тэгээд манай Ар хангай аймагт математикийн маш сайн багш байдаг байсан тэр үед. Эрдэнэ цэцэг гээд манай багш. Тэгээд тэр багш маань яг манай сургуульд намайг яг 10 дугаар ангид орох гэж шилжиж ирээд тэгээд өмнө нь болохоор 3 дугаар сургуулийн эрдээ багш. Тэр багш дээр л хүүхдүүд ингээд явах юм бол математикт маш сайжирж байна. Олимпиад дуралдаанд орж ийн, төрүүлж ийн гэл ингээд нөгөө нэг тийм нэр алдартай ингээд багш байдаг штэ. Аймгийн төвч аягүй жижигхэн учраас аягүй хортон тэр мэдээлэл ирж байгаа байхгүй. Тэгээ тэр багш яг намайг 10 дугаар ангид ордог жил манай сургуулаас ингээд тэр багшд урьдлага явуулаад 3 дугаар сургуулаас миний сурдаг 1-р сургууль руу яг шилжиж ирж байсан. Тэгээд тэр багш яг манай математикийн хичээлийг орж эхлэхээс эхлээд би яг математик гэдэг ямар гоё сонирхолтой. Тэгээ хүнийг ингээд одоо би жишээ нь ингээд арга гэрт манд ч юм уу ихчтэйгээ мууддаг ч юм уу нэг тийм жоохон таагүй мэдрэмжтэй үе байна штэ. Тэр үед ингээд бодлого бодоод асуудлыг ингээд шийдчихэнгүүд яг тэр асуудлаа шийдсэн юм шиг тийм мэдрэмж ингээд надад төрөөд байдаг байсан байхгүй. Нэг юмны ингээд учрыг олцсон. Ард нь ингээд гарцсан, хийгээ дуусгацсан гэдэг мэдрэмж. Тэгээд тэр багшийг яг хичээл орсноос эхлээл яг тэр мэдрэмжийг авч эхлээд тэгээ өөрөө маш гоё эмэгтэй байдаг байсан. Яг ерөөсөө ингээл гаднах ингээд одоо төрхөнч маш гоё одоо тий үзэсгэлэнтэй тэгээд маш гоё хувцалдаг дандаа өндөр өсгөөдөө гутал өмсдөг хичээлээ заах үедээ
Тэгэл ингээд шохоо барьж байгаа. Тэгэл гаармаар намайг яг тийм дунд ангид ер нь ахлах ангид байхад хумсмусаа буддаг багш нар айгүй цөөхөн байдаг байсан тэр үед. Тэнгүүд яг тэр багш маань ганцаараа л нэх гоё урт хумстай, байнгын тэр хумс нь ингээд гоё будагтай гэд яг тэр юм одоо багшийг эмэгтэй хүн талаас нь бас айгүй их ингэж харж тэр багшаасаа эмэгтэй хүнээрээ ийм гоё байж болдгийм байна гэдэг ч юм уу. Тийм мэдрэмжүүдийг бас давхар авдаг байсан байхгүй. Тэгээд тэр багш маань надаа бас боломж олгоод тэгээд аав маань яг тэр багштай очиж уулзаад за ингээд эрдээ багшаа танд л охиноо ер нь ингээд даатгая. Таны одоо сургалт одоо тий яаж явагддгийг, төлбөр нь ямар байдгийг, хаана сургалт нь явдгийг ингээд очиж уулзаад тэгээд тэр багш маань тэр үед одоо яг ийм гоё анги олддгүй байсан юм уу яадаг байсан. Нэг ийм байрны орон сууцны Б1 давхарт ингээд цонхгүй тийм хав харанхуу. Айгүй нэг тийм нэг хичээл хийхээр биш мөртлөө нэг тийм ангид хичээл ордог байсан байхгүй давталгаа. Тэгээд тэнд ингээд ороход яг тэр багштай ингээд байхад тэр анги ийм цонхтой юм шиг агаар ингээд орж байгаа юм шиг тийм айгүй гоё мэдрэмжийг одоо тэр байгаа орчин нэг тийм сонирн байхад тэр багшийг байхад л тэр анги ямар ч сонирн байсан надад нэг тийм чухал биш юм шиг тийм санагдчихсан. Тэгээд тэр багштайгаа хичээлээгээд ерөөхдөө тэр багш айгүй юм нөгөө чанга талдаа бас гоё эмэгтэй гэхдээ бас хүүхдүүд ингээд чангалждаг. Тэгээд 12 дугаар ангид яг ингээд ороод манай давтлаганд нэг 15 6 орчим яг миний үеийн яг 12 төгсөж байгаа хүүхдүүд байдаг байсан. Тэгээд тэр жил багш маань яг тэр хүүхдүүдээ ингээд бүр за та хэдийг багш нь ингээд бэлтнэ энэ жил. Тэгээд ээж аавтай нь уулзна. Зарим тохиолдолд эндээ ингээд тэр үед болохоор бол ангиас солилцсон байсан айгүй гоё ангид ордог гэсэн. Тэгээд зарим ингээд гоё шаардлагатай тохиолдолд та хэдийг ангидаа ингээд хонуулна. Ээж аав нь ээлжээр хоол авчирч ингээд хүүхдүүдтэй хооллох ёстой гэл. Тэгээд яг тэр ингээд манай аав ээж хоёрын хоол хийж ирэх өдрүүд надад амар гоё санагддаг байсан нэг тийм одоо би ингээд гадаад ч юм уу нэг гоё газар те ингээд байхад аав ээж маань холоос ингээд зориод хоол хийгээд ирж гин гэдэг ч юм уу. Тэндээс би бас айгүй их тийм урам зориг ээж аавынхаа итгэлийг алдахгүй шүү гэж бас тэр үедээ бодож ирснаа санаад байгаа байхгүй. Тэгээд яг тэр жил ингээд бэлтгэлээ хийгээд тэгээ конкурсаа өгсөн. За тэгээ конкурсаа өгөөд ингээ гараад ирсэн. Ерөнхийдөө миний яг 5 хичээл өгсөн бол яг 5 хичээлийн одоо оноонууд ерөнхийдөө айгүй боломжийн байсан. Тэгтээ бүрт тийм тань одоо 800 оноо манаа бол биш л те. Тэгтээ ингээд ер нь ямар ч сургуульд ороход хангалттай ингээд хөрөх үед тийм оноо авсан. Тэгээд яг нөгөө яшээр ингээд оноо ингээд зарлагдангууд аав ээжтэйгээ ороод хуваараа авдаг штэ. Тэгээд тэгсэн чинь аав маань ингээд намайг дагуулаа орсон. Тэгээ хойлоо ингээд ярьж байгаа за яах хойлоо ангаахт орох уу юунд орох уу би бас нөгөө хим биологи энтрээр өгчээсэн байхгүй. Тэгээд багшаар орох уу эсвэл маркетинг ч юм уу Монгол Улсын их сургуульд орох уу гэл ингээд айгүй олон сонголтууд байгаа байхгүй. Тэгээд тэгсэн чинь аав маань надтай ингээд ярьж ирсэн аа. За аав нь бол одоо чамайг багш болвол зүгээр юм шиг байна гэж бодоод байна гэд. Тэгээд гисэн чи тэгээд намайг ингээ архичаа гараа явцсан тэнд. Ингээ хамт шийдвэрийг гартал хамт байхгүй аав нь ер нь тэгж бодоод байш шүү гэснээ гараа явцсан байхгүй. Тэгээ би яах вэ ямар сони би аав яагаад явчаа гэд. Тэгээд яг өөрийнхөө нөгөө эрдээ багш байгаа залгасан. Тэгээ багшаа би ингээд яг сонголтоо авах гэж байна гэдгсэн тэр үед багш маань яг тэр ээшийн хуваар авдаг өдрүүдэд хүүхдүүдтэйгээ хөдөө тусланд явцсан. Тэгээд багш нь ингээд туслан дээр байна гэдэг нөгөө сүлжээ нуунаа түүх таг гээд тийм хуваар байгаа юм боо багш байл ядгийн зулаа гэж тэгсэн чинь утсан тасарчдаг байхгүй. Тэгэл миний амьдралын хувьд ингээд надад зөвлөсөн зөвлөгөө нь үргэлж зөв байсан. Хоёр хүн надад тэгж хэлсэн яг тэр үед. Тэгээ өөр надад ингээд хажууд заа шууд тэгвэл гээд ингээд хэлэх хүн байгаагүй. Тэгэл тэр хоёр хүнийхээ хэлснээр за би угаасаа энэ хүмүүс мэдж байгаа штэ. Тийм учраас ер нь сонгоё өөрөө ч бас дуртай байсан л да. Тэгээ тэр багшаасаа олоод ер нь айгүй их математиктаа дуртай болсон байсан. Багш мэрэгжилд бас хайртай болсон байсан. Тэгээд яг ингээд тэр хоёр хүний жоохон ингээд дэмжлэгээр тэр маань ингээд гарч ирээд тэгээд математикийн багшийн
ангиг сонгож исэн. Ийм үйл явдал болж исэн. Ямар гоё түүх вэ те. Өстой гоё нандин. Одоо бид нар чинь зарим үед алтан гацсаа олохгүй, хаашаа явахаа мэдэхгүй, хинээс зөвлөгөө авахаа мэдэхгүй тийм үеуд байдаг штэ тий. Гэтэл ингээд таны ингээд зүрх сэтгэл дотоодыг бүр ингээд хамгийн сайн мэддэг хүмүүс тэгж танд одоо хэлнэ гэдэг нь таныг одоогийнхоор бол бас л бүрэн таньдсан л байна гэж харагдаж байна тий. Тэгээд нөгөө аав ер нь би ингээд дүүдээ айгүй хичээл заадаг. Тэгээ заахтаа айгүй тийм нэг одоо заавал ойлгуулж ийж ингээд салдаг. Ойлгохгүй бол бүр тэрэнд нь ингээд яа энийг ойлгохгүй байж таг ингээд баг бодож хончоо маргааш нь дахиад заадаг. Тэгээ тэр мэрийг бас аав маань айгүй харж ирсэн юм шиг байгаа юм. Энэ хүүхд ер нь багш олвол бас нэлээн хөөрхөн хүүхдүүдэд юм өгчхөөр тэгээ ааштай бол ааштай ийм багш байх юм байна гэж бас харж ирсэн гэдээ одоо яриад байдаг байхгүй юу. Ямар сайхан юм бэ. Аавын хайр гэдэг тэр аав хүний тэр нэг алсыг харж байгаа ухааны цараа гэдэг бол үнэхээр сайхан юм тий. Та тэгээд аавынхаа тухай дурсаад гээ мөнхцөл гэжсэн аавынх нь алдар хүн бэ? Манай аавыг гант болго гэдэг. Тэгэхээр тэр хүүхдүүдээ маш нарийн сайн ажиглаж, анзаарч, ажиж нөгөө сэтгэл зүйн нэлээд тийм одоо ч бид нар чи ажиж анзаархаасаа холдчоод ер нь бүх юмнасаа холдчоод байгаа юм уу да гэж харагдаад бай тийм. Тэгэхээр ингээд хүүхэд бүрээ тэгж маш сайн мэдэрч ин гэдэг чинь да ялангуяа аав хүн бол гаднах ажиллаа хийж идэг ээж хүн л их хэвээр гэдэг нэг тийм нэг дийлэнх олонхын яриа байдаг шүү дээ тий. Гэтэл ингээд таны аав болохоор тантай бүр ингээд хүүхдүүдтэйгээ тулж харьцаад тэгээ Монгол улстай хэрэгтэй ийм сайхан мэрэгжилд эзэмшүүлсэнд нь талархаж байна. Тий. Манай аав ерөнхийдөө нөгөө өөрөө яг ингээд их сургууль энэ төр сурч чадаагүй. Тэгээд ийм олон дүүтэй айлын том ах нь баггүй. Тэгээд дүүнрээ бол ингээд өөрийнхөө чадлаар Солонгос улсад Америк руу явуулаад гэдэг ингээд дүүнэртэй айгүй их өөрийнхөө амьдралын цаг хугацаа өөртөө байсан боломжуудыг одоо өгсөн тийм хүн байдаг. Тэгээд дүүнрээ ингээд өсгөж дуусгах үед ер нь хамгийн бага дүүн яг оюутан болоод тэгээд явхад манай их яг ингээд 12 дугаар ангид төгсөх гэжсэн байхгүй. Тийм тэгэнгүүт дүүнэр нь ингээд гараас гарах үед өөрийнх нь хүүхдүүдийг амьдралдаа залгаж ийсэн. Тэгээд одоо ингээд аавтайгаа юм яриад ингээд суухаар дүүнрийгээ ингээд илүү сайн яваасай мэдлэг боловсралтай байгаасай гэж боддог байсан нь миний хүүхдүүдэд тус нэмэртэй дээ. Дүүнрийг маань хараад хүүхдүүд маань хоёр охин маань хүн маань ингээд тэднээс ах ихнараасаа суралцсан да. Надаас одоо юу сурах вэ? Боловсрал эзэмшээгүй хүн гэж аяох ярьдаг байхгүй юу? Тий. Тэгээд багаас маань ер нь одоо ингээд миний бага насны дурсамжинд аав аягүй их байдаг. Аавтай маш холбоотой. За аав ингээд намайг аягүй их хурцлдаг. За тэгээд шүүмжлэх үедээ шүүмжлэн. Тэгэл ер нь аавтай миний амьдралын ер нь олон зүйлүүд их холбоотой байдаг. Тийм ер нь миний хувьд маш том нөлөөлөгч. Яг нөлөөлөгч нөгөө амьдралын урт зам гэдэг нэг гоё кино байсан. Яг тэр кинонд гардаг нөгөө том ахын үйл явдал танаа аавд амьдралд нь тохиолдсон байж тээ тий. Дүүнрээ ингээд сургаалсан бас хүүхдүүдэд сургаал. Тэгээ өөрийгөө уулын тэр залуу чинь тоонд аягүй сайн хичээлдээ аягүй сайн хүн байдаг шүү дээ тий. Тэгээ тэгж явсан байж байгаад ингээд амьдралын урт замд зүгээр л нэг сайхан эр хүн болчихсон. Яг тэр таныг ярьсан чи амьдралын урт зам гэдэг кино санагдав. Тэр киног яг манай аав үзээд амар гуйлж исэн. Яг миний амьдрал шүү дээ гэд. Тийм яг таныг хэлэнгүүд л санаж шин. Хөөрхөд. Тэгэхээр чи нөгөө тийм олон аав нар, тийм олон ах нар одоо Монголд өчнөөн байгаа шүү дээ тий. Өөрөө өөрийгөө өр хүүхдийнхаа төлөө яасан. Тэгээ аав нарын чинь жоохон бага ярьдаг шүү дээ. Хайрладгүй, майрладгүй. Тэр орон зай бас нэг үе бодоход гайгүй болж байгаа. Гэхдээ л жоохон дутмаг байгаад байх шиг байдаг юм. За ингээд гоё ийшээ өгөөд багш аав хоёрынхоо
зөвлөмжийг дагаад багш боллоо. За сургуулаа төгслөө анхны багш болсон сэтгэл. За анхны багш болсон сэтгэл гэх юм бол ер нь ингээд ер нь л ажил дээр ингээд гарахад маш айцтай байдаг штэ. Гэхдээ надад ингээд айгүй их зориг өгчээсэн зүйл болохоор манай хүү би 3 дугаар курс тахтаа ингээд жирэмсэн болоод тэгээд хурж исэн баггүй юу. Тэгээд тэр үед ингээд яг бодоход би маш том алдаа гаргацсан юм шиг санагдчихсэн. Тэгээд яг ингээд хүүхдтэй олцсон гэдгийг мэдээд айгүйх ингээд уйлаад яана одоо би яагаад ийм юм болчихоо гэл ингээд нэг юм амьдрал байж болохгүй юм болцсон юм шиг гэр хүлээж авч исэн. Тэгээд ингээд жирэмсэн бахта би 3 дугаар курстэй ингээд яг үеийнхаа хүүхдүүдтэй яг л адилхан ингээд хичээл үзэх ёстой хичээлээ үзээд тэгээд хавар сургууль амрангууд хүүхдээ төрүүлчээ 6 сард тэгээд намар нь хүүхдээ үлдээгээд хичээлдээ буцаж ороод тэгээд сургуулаа 3.5 жилээр төгсөж ирсэн. Яг одоо өөрийнхөө хажууд байсан найзуудтайгаа яг адилхан алхаж явсан гэсэн үг. Тэгээд яг тэр ингээд ягаад өөрийгөө тэгж их одоо яасан гэхээр хүчилсэн гэхээр би ингээд үеийнхаа хүүхдүүдээс нэг юм үе ингээд ард үлдэх юм байна. Хүүхдтэй болоод ээж болоод сургуулаа төгсч чадахгүй ингээд надад хүлээлгсэн айгүй аавын маань сэтгэл яах вүлээ гэл ингээд айгүй сэтгэлээр унжсэн байхгүй. Тэгээд өөрийгөө ингээд тэр үед одоо бодохоор айгүй зовоож исэн байгаа юм. Тэгэл зүгээр ингээд хүүхдээ төрүүлчихээл амарчаал тэгэл ороод ирж болох юм дээр заавал ингээд 3 сард хүүхдээ ингээд ер нь хамт байчаал намар нь хичээлдээ орсон гэсэн үг байхгүй. Тэгээд найзууд маань 3.5 жилээр ингээд төгснө, өвөл төгснө гэхээр нь би ч гэсэн яг адилхан тэгэж төгснө гэд ингээд төгсөжсэн. Тэнгүүд бас айгүй тийм тэр үед бас шар хөдөлж исэн юм шиг байна. Тэгээд өөрийнхөө нөгөө буруу юм хийчлээ гэдэг алдаагаа тэрэн дээр бас нөхөхөөд ингэж хичээж ирсэн байдаг. Тэгээд анх ингээд багш болох гээд анхны ингээд ажилдаа ярилцлага өгөхөд очиж байхад манай нөхөр битээр ингээд хүүгээ төрүүлээд тэгээд ар хангаад 2 сар үлдээгээд тэр жилийнхаа ингээд намар нь 10 билүү 11 сард хоёлаа ингээд хамт байр түрээслээд эхэлчихсэн байхгүй юу. Тэгээд ажил хийх хэрэгтэй болно. Хоёлаа ингээд хоёр талаасаа байр түрээслэх мөнгө хэрэгтэй. Тэгээ хүүхдтэй бас тэнд байгаа учраас ээж дээр үлдээсэн. Тэнгүүд бас хүүхдтэй мөнгө явуулна гэд ингээд мөнгө олох хэрэг үүссэн. Тэр үед манай нөхөр болохоор 4 жилээр сургуулаа төгссөн шүү дээ. Тэнгүүд оюутан байсан гэсэн үг байхгүй. Би болохоор ингээд төгссөн. Тэгээд ажлын ингээд анх ярилцлаганд очиход ингээд амар айцтай. Тэгээд нэг юм олон давхар барилгын 9-10 давхарт ингээд лефтээр ингээд гарч байгаа байхгүй. Тэгээд тэр лефтэнд ингээд гадагшаа цонх ингээд харагддаг. Тэгээ яг тэр цонхоор би ингээд хараад за би энэ ажилд ямар ч байсан орох хэвээр. Намайг ингээд арт хүлээж байгаа хүү минь байгаа. Хүүгийнхаа төлөө хичээх ёстой гэл ингээд амар урт амьсгалаад орж исэн. Тэгэл ороод ярилцлага өгөөд өөртөө маш ихтэй. Тэгээд анхны ажилдаа орж исэн баггүй. Тэгэл анхны ангиудаа авахд гэсэндээ бас л хүүгээ бодсоор л байсан. Яг нэг тийм би энд ингээд маш одоо өөрийнхөө сурсныг гаргах хэвээр. Тэгээ хүү маань тэнд намайг хүлээж байгаа гэдэг ч юм уу. Нэг тийм мэдрэмж бас тэнд аяг төрж намайг зоригжуулдаг байсан. Тийм. Өр хөөхд гэж бид нарыг тэгтгдэг гайхамшигтай ундраг байдаг тий. Амьдралыг бүр яг жинхэнэ утгаараа баян бүрд болгодог. Тэгээ амьдралыг баян бүрд болгож тэр гайхамшигтай өнгө айсыг нэмдэг нь бол ажлын хамт олон байгаад байгаа. Тэгээ таны хувьд бол энэ сайхан фест активид ажиллаад өсвөр насны хүүхдүүдтэй хичээлээ заагаад орж ирсэн бусад ажиллаж исэн газруудтай одоо ажиллаж байгаа энэхүү актив нь юугаараа ялгаатай юм шиг танд санагдаж байна. Хамгийн түрүүнд таны сэтгэлд бүр маш ойрхон байсан тийм мэдрэмжүүдээсээ бидэнд тоолцвол. За би өмнөх ажилдаа болохоор 4 жил ер нь 5 дахь жилдээ ажиллаад тэгээ фаст активд одоо болохоор энэ жил 2 дахь жилдээ ажиллаж байгаа байхгүй. Тэгээд анх ингээд ер нь ажлаа солих болсон шалтгаан нэгдүгээрт бол яг манай одоо хамгийн сайн найз байсан. Оюутан байхад би
ер нь бол ойрын хамгийн нэг сайн найз гэл ингээд нэг байдаг штэ. Ер нь тэр найзтайгаа л амьдралын туршид найзлах юм шиг тийм мэдрэмжтэй ингээд найз баан байсан байхгүй. Тэгээ тэр найзтайгаа бид өөр ерөөсөө холбоогүй хаяа л нэг ингээд чат өччихэл бараг уулзаж амжихгүй ингээд яваад байсан. Тэгээд тэр найз маань нэг өдөр ингээд алей хойлоо ингээд нэг уулзаадах уу гэдгийгсэн. Тэгээд би болохоор яг ингээд лагер руу нэг юм хүргэж өгөх ганцаараа явж исэн байхгүй. Тэгээ тэр найз руугаа яриад "Хөөе найзаа чи хаана байгаа? Би ингээд чамайг очиод авъя. Хойлоо хамт нэг юмд явчихад ирээ" гэд ярьсан байхгүй. Тэгээл тэр найзтайгаа хамт лагер яваад буцаж ирээд манад ингээд гэрт хоноод хойлоо бүр амьдралын тэр үе тэр хүртэл 4 жилд юу болсон бүх юмаа ингээд ярилцж хонж исэн. Тэгээд яг тэр шөнөл ер нь ажилласаа ингээд ажиллаа солиё. Би өөрийнхөө математикийн багш гэдэг мэргэжлэрээ ажиллая гэдэг тийм шийдвэрийг ер нь гаргаж ирсэн. Тэгээд маргааш нэг найзтайгаа хамт РК багштай илж уулзаад тэгээд уулзахад ерөнхийдөө ингээд тэр хүртэл миний одоо уулзж исэн хүмүүс дундаас яг миний сэтгэлийг ганцхан ингээд багш байвал ингэн цалин мөнгө ингэн за чи тийм хүүхдүүдийг ингэж сургах ёстой чи юу чадах юм ч юм уу тийм ингээд асуултуудаас илүү хамгийн эхлээд надаас асуусан асуулт нь болохоор чи яг яавал тухтай байхаар байна. Чиний сэтгэл мэдрэмжид юу хэцүү байна юу чиний тухайг тав тухайг алдагдуулж байна. Тэрийг ихтэй ингээд чөлөөтэй ярилцаарай. Багш хүн бол ингээд ар гэртээ асуудалтай сэтгэл зовнсон олон зүйлтэй байх юм бол яг тэр эрчимээр ингээд хүүхдүүд яг сүүдэр мэт ингээд тусч идэг Тэгэхээр их чинь ингээд эхлээ чиний дотортой танилцсан, эхлээ чиний мэдрэмжүүдийг мэдрэх хэрэгтэй, авах хэрэгтэй, сонсох хэрэгтэй гэж асуусан байхгүй юу? Тэгээл яг тэр асуулт ингээд асуугдахад л би ер нь л би энд ажиллах хэрэгтэй юм байна гэдэг шийдвэрийг гаргасан юм. Тэгээд тэр хүртэл ингээл би ээж болоод нөхөртэй болоод ээжтэйгээ эхчтэйгээ ингээд маш олон зүйлүүдийг ярилцж байхад надаас ерөөсөө миний охин яг юунд сэтгэлээ зовоож юм ч юм уу юунд тав тухыг алдагдуулж юм гэдэг юм уу тийм асуулт ерөөсөө байгаагүй бас ингээд жоохон тойрогоор бас байсан байж магадгүй л дээ. Гэхдээ яг миний сэтгэлд маш их хүрсэн тийм асуулт байсан байхгүй юу? Яагаад гэвэл би ингээд өмнөх ажил дээрээ ажлынхаа хамт олонтой ер нь амьдралынхаа асуудлыг өөрийнхөө одоо таагүй мэдрэмжтэй жоохон нэг тийм бухимдалтай ч юм уу өдөр байдаг штэ. Тийм байвал аль болох тэрийг ингээд нуугаад зүгээр л байгаа юм шиг ингээд одоо маш их жүжиглдэг байсан гэх юм уу. Тэгээд яг хамт ажиллаж байсан охтууд маань дандаа энэ ээж болоогүй ганц бие охтууд байсан. Тэгээд би тэр хүртэл ерөөсөө ингээд хүүхдийн тухай ч юм уу нөхрийн хамт ингээд хамтын амьдралын харилцааны тухай ерөөсөө ярьж чаддаг байсан байхгүй. Тэгээд тэрийг ингээд төгжээл л яагаад байдаг. Төгжээл дотор аваад ээж аавтайгаа яриул ээж аавынхаа санааг зовоогоод яах вэ юм уу тэгээд хэлдэггүй. Ихчтэйгээ ярих юм бол ихч маань ч гэсэндээ бас амьдрах байгаа юм чинь юуг нь ярих вэ гэд ингээд маш их юм том хатуу чулуу шиг ингээд өөрийгөө төгчцсөн явж исэн. Тэгээд яг тэр асуулт асуухад л миний ингээд дотор ингээд гоё цэлмээд одоо тэр нэг юм чулуу тарж бутраад ингэж байгаа юм шиг тийм гоё мэдрэмж авч ирсэн. Тийм төвхтэй ер нь файсталтайнд ажилд орсон. Юу бол тэгээд өмнөх ажил болон энэ ажил хоёрынхоо ер нь харьцуулалт юугаараа ялгаатай гэсэн тийм. Өмнөх ажил маань болохоор багш нарыг маш гоё хурдтай олон талын чадвартай болгосон. Тэгээд одоо ингээд яг миний энэ ажил дээрээ одоо хэрэгжүүлдэг өөрийн чадвар ийм юмнууд байгаа шүү дээ тий. Чадварууд тэр чадваруудыг бол манай өмнөх ажил маш сайн тавьж өгсөн. Тэгээд багш хүн өөрөө маш хурдтай байх ёстой. Удаан байх юм бол яг дагаал хүүхдүүд нь удаан болчдөг. Тэгэхээр ингээд хурд тэгээд хүүхдийг цаг нартай ажиллуулж сурах анхаарал төвлөрөлтийг нь яаж одоо нэмэх үү? Хүүхдүүдэд яаж өөрлөгөө татах уу ч юм уу тий. Багшийн тал дээр маш олон ур чадваруудыг өмнөх ажил маань өгч ирсэн байдаг. Одоо яг файсталтай маань болохоор миний хувьд хамгийн гоё санагддаг нь юу юм гэхээр хүүхдийн яг дотоод ертөнц яг миний хувьд яг энэ ажилд ороход яг тийм байгаа байхгүй.
нээж чаддгүй, хүнд ярьж чаддгүй. Тэгээд тэгсэн мөртлөө гаднаа ингээд зүгээр байгаа юм шиг байдаг. Тийм олон мэдрэмжүүдийг энд ирснээрээ хүүхдүүд багштайч ядаж ингээд ярих боломжтой. Ярьдгүй маа гэхэд багш тэрийг анзаараад за энэ хүүхдэд маань нэг ямар ч байсан нэг сэтгэлийн зовоож байгаа асуудал байна. Анхаарал нь яагаад төвлөрөхгүй байна те. Энийг ингээд хүүхдийн тэр мэдрэмжийг маш их судалдаг. Тэрийг ингэж анхаардаг гэдгээрээ маш гоё давуу талтай. Тэгээд хүүхэд болгонд онцлог байдаг. Тэгээ тэр онцлогоо л хүүхэд ингээд мэдчих юм бол цаашаа багш байна уу, ээж аав байна уу, ерөөсөө араас нь түлхэх шаардлагагүй хүүхэд өөрийнхөө яг хүссэн хийхийг хүсэж байгаа юмыг ингээд хийгээд учрыг нь олоод явцдаг гэдгийг бас айгуу сайн ойлгосон. Тэгээд ер нь ингээд яриад ах юм бол зөндөө олон давуу талууд байна. Тийм. Харин тийм хамгийн чухал юм чинь таван тарихаар орж ирж байгаа мэдээлэл сэтгэл зүрх рүү шингээд тэр сэтгэлийн олон хөдөлгөөн өөрчлөлт ийгэл багш хүн тэр байж байгаа хугацаанд тодорхой хэмжээгээр хүүхдийг мэдрээд тэгээд харьцах одоо маш том урлаг юм да тий ер нь бол Ер нь бол ингээд жоохон хэцүү мэдрэмжтэй хүүхэд байхад л тэр хүүхдийг нэмээл загнаад байвал юу болох вэ тий? Улам л сэтгэл ингээд бүх хүн л намайг ингэж яадаг гэдэг ч юм уу. Тэгээд айгүй юм баяр жаргалтай хүүхэд ороод ирж яхад чинь багш нь хамаг байдгаараа урваацсан өмсгөө зангидсан сууж ивэл бас тэр хүүхдэд тэр баяртай юмд бараг ингээд шууд л унаа штэ. Гэх мэдчлэн бас ингээд хүүхдүүдийг мэдрэх гэдэг нэг тийм бас мэдрэмжийн асуудал бас байгаад байдаг. Одоо та ингээд Facebook нэмэнд ажиллаж байхад Эрдэнэ цэцэг гэдэг багш шигээ сонгохгүй өрөөд байдаг сонгогчл харагдав. Тэр хүн гайхтар тэр хүн ингээд аавраагаараа бүх зүйлийг гэрэлтүүлж танд итгэл өгсөн шиг та одоо ингээд агитаа самбарын өмнө хүүхдүүдтэйгээ тойрч сууж яхад тэр мэдрэмжийг авдаггүй. Ерөнхийдөө бас тэр мэдрэмж бас мэдрэгддэг шүү. Нэг хүүхдүүд ингээд яг чин сэтгэлээсээ инээгээд тий багш ингээл зүгээр л нэг дуртай дургу ярваагаад л бодлогоо зааж өгөөд л байх юм бол хүүхдэд айгүй сонирхолгүй. Тэгээ тэр дундуур ингээд хөөе одоо нэг хүүхэд ингээд анхааралгүй цонх руу ингээд харж яхад ч юм уу тий хөөе цонхоор юу харагдаж байгаа эле багш нь хамт харъя ч юм уу тий ингээд хүүхдүүдээ нэг тийм дундуур нь хөөрхөн инээлгэх тэр мэдрэмж бас айгүй тийм мэдрэмж өгöd байдаг байхгүй юу. Дагаал яг чин сэтгэлээсээ инээж байгаа хүүхд ямар хөөрхөн байдаг вүлээ. Тэгээд бас хичээлийнхаа дундуур хүүхдүүд айгүйх инээлгий гэж би бодоод байдаг. Тэгээд заримдаа яг зарим хүүхдүүдийнхээ онцлогийг гаргаад хэлээд ингэн за одоо манай тэр маань энэ бодлогыг хэрэг бодох байсан бол яг яаж тайлбарлах байсныг багш нь жүжиглж үзүүлээ гэдэг ч юм уу. Айгүй төрсгөө хүүхдтэй ингээд жишээ авдаг ч юм уу тий. Нэг темирхүү бас мэдрэмжүүдийг авдаг штэ. Ямар хөөрхөн юм дээ тий. Тэгэхээр чи нөгөө дүрсгүй байна гэдэг чинь бас буруу зүйл биш юм байна. Дүрсгүй зүйлийг бүр математиктай холбоод ингэдэг гэд бас нэг өөр өнгө үзхийг та өгч штэ тий. Тэгээд ерөнхийдөө нөгөө хүүхдүүдийг нэг жоохон уйдаад хичээл сууж байгаа хүүхд ч айгүй хэцүү харагддаг штэ. Ширээгээ налаал ингээд нал байгаал. Тэр хүүхдүүдийг л яаж сэрээгүй, яаж анхаарлыг татхуул гэж бодож идэл ер нь хичээлийн цаг дуусчдаг. Сонирхолтой юм аа. Гоё. Математикийн сургалт тухайн сургуульд сайн багш нар байвал сайн байдаг байх. Ерөнхийдөө математикийн хүүхдүүд ингээд айгаад мэддэг. Би бүр дийлэн намайг сурдаг үед ерөнхийдөө тэгээд харагддаг байсан. Багш нар тэгээд хэдэн чаддаг хүүхдүүдтэйгээ ажиллаад чаддаггүй зүйлийг нь ойлгохдаг юм уу? Тэгсэн байдал анзаардаг. Одоо та ингээд 6 жил гаруй хүүхдүүдтэй хичээл заагаад ингээ явж байхад математикийн тэр нэг гоё урлаг, математикийн тэр гоо сайхан гэдэг зүйлийг одоо хэрхэн яаж өгвөл нийт хүүхдүүдэд математик чинь амархан юм биш үү? Ямар гоё юм бэ? Сонирхолтой юм бэ гэж сэжим өгөх, ингэж л өгөх юм байна да гэж та ер нь анзаарч харсан уу?
Мгм. Тэрийг бол би одоо Эрка агшраас айгүйх ингээд анзаараад маш олон зүйлүүдийг бас яг тэрэгдээс нь ингээд кино үзэж байгаа юм шиг ер нь үзэж ин л да ойрын өдрүүдэд. Тэгээд хүүхэд ямар ч одоо гунигтай одоо тий ингээд бүр ядарсан тийм байгаа хүүхдийг яаж хурдтай ингээд сэргээж ийн тий өөрлөгөө татчихин. Бараг ингээд Эрка агш яг жүжигчин шиг л ингээд орж ирээ самбарын өмнө бол ингээд маш өөртөө ихтэй. Тэгээд яг одоо тухайн тэр бодлогыг тийм амархнаар яаж шийдэх үү? Тэгээд тэрний хажуугаар зөвхөн одоо бодлогыг өнгөцөх юм биш. Яг гүн үнзгээ одоо нөгөө томьёо теоремуудыг нь тэр бодлогондоо шийтгэж байна вэ гэдгийг одоо суралцж байна. Тий. Тэгээд сургуулаа төгссөнгүүтээ нөгөө математикаараа ажиллаагүй би өмнө яг багшийн мэрэгжил гэхдээ Монголын оюуханы академи гэдэг нөгөө хүүхдийн сэтгэхүйн тал руу илүү хөгжүүлдэг, оюуны чадварыг одоо хөгжүүлдэг тийм юунд ажиллаж ирсэн байхгүй. Тэгэхээр математиктаа ороод яг 2 жил одоо эргэж буцаж ороод тэгэхээр ямар ч байсан тэр талыг бол маш их суралцж байгаа Эрка багшаасаа. Тэгээд яг хамгийн одоо тод жишээ гэх юм бол ер нь нөгөө хүн гээд нэг ярьж илаа гэхэд зөвхөн бодлого биш. Хажуугаар нь ингээд өөртөө тохиолдсон өөрөө яг яаж бага насндаа тий сургууль сурж авах үедээ яаж хичээдэг байсан тэрнээс ямар үр дүнгууд ямар гоё зориг мөрөөдлүүд гарсан бэ гэдэг тухайга хүүхдүүдтэйгээ маш гоё нээлттэй хуваалцдаг. Тэр нь ингээд хүүхэд багш ингээд өөрийнхөө тухай яриад шууд ингээд багш нь ингэжсэн энэ үртэл ийм зүйлүүд болсон багш нь ийм зүйлүүдийг мөрөөдсөн тэрэндээ хүрсэн гэд ингээд ярихаар хүүхдүүдийн нүд ингээд гэрэлтэж байгаа юм шиг болж байгаа байхгүй. Ягаад гэвэл яг өөрт нь ингээд хамгийн эрхэм байгаа багш нь өөртөө болсон зүйлийг шууд нээлттэй ярьж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд ер нь шууд харилцаа үүсчихэж байгаа байхгүй. Тэрийг бол хамгийн одоо тод ер нь харж байгаа. Тэгээд яг нөгөө багш өөрийнхөө юмыг л ингээд гоё ил тэг хүүхдүүдэд бид нар бас хүүхдүүдээс юуаас яасан тэг яагаад болохгүй ингээд нээлттэй асуудаг штэ. Тийм мөртлөө багш өөрөө нэг өөрийгөө ярьдаггүй тэг. Тэгэхээр бол Эрка багшаас хамгийн одоо том шууд ингээд санаанд орж байгаа жишээ гэх юм бол тийм байна. Өөрийнхөө гоё тууллыг хүүхдүүдэд нээлттэй хуваалцдаг. Тэр нь маш гоё. Эрка багшийн гаргуун чадваруудынх нь олон чадваруудынх нь нэг нь тэр онцлог тухайн хүний онцлогийг олж харна гэдэг бол үнэхээр одоо нэг ээж хүнд байх ёстой хүн болгонд байх ёстой чадвар байх. Гэхдээ бүр ээж хүнд, эмэгтэй хүнд, багш хүнд бүр маш чухал чадвар эрдэм дүрм буюу Эрка багш бүр ингээд тамцаагаад ингээд оргил мэт гэж идэг тий бүр үнэхээр гайхалтай. Тэгэл ер нь Эрка багш маань ингээд орж ирээл ангич ерөөсөө нар мандцсан юм шиг л байдаг штэ. Тэгэл хүүхдүүдээс ер нь нэг асуулт асуугаал тэр хүүхдийн ер нь яг яагаад байгаа гэдгийг учрыг нь олцдог, харцдаг. Тэр чадвар бас амар гоё. Тий тэгээд ер нь суралцж л байна да багшаасаа тий. Харин хамт олон ингээд биенээсээ суралцаад сайн юм нөгөө ингээд биедээ халдварлахтай маш хурдан байдаг шүү дээ. Багш нарын нөгөө таны хурдтай хүмүүс өөрсдөлтийг маш хурдан хүлээж авдаг болохоор өсөлт дэвжилт тэр сэтгэлд урах нь их хурдан байдаг. Бас нэг тийм онцлогтой байгаад байдаг тий. Тэгэхээр сайхан юм аа. Би Тест академи дээр очиж ирсэн. 2 жилийн өмнө хавуулж байна. Дуграа маань мөн ажилладаг тийм ээ. Тий. Дуграатайгаа хөрөлдөжсэн. Эрка багштайгаа нэлээд болоод хөрөлдсөн. Тэгээд ажилчдаас битээр нөгөө нэг эцэг эхчүүд болон ажиллаж байгаа хамт олноосоо хоёулаа дараа нь яриа хийн шүү гэхэд одоо таныг маань санал болгосон. Тэгээ хоёулаа өнөөдөр яг юм нэг математик гэж юу вэ гэх юм уу математикийн багш гэхээс илүүтэй дотоод ертөнцөөрөө аялуулад нарийн нандин мэдрэмжүүдэд хуваалцаж байгаад дахин талархаж байгаагаа энэ ялтанд илэрхийлье. Баярлалаа агш надад ч гэсэн айгүй гоё юм уу. Ойр дээрээгүй, ойрд яг тэр цаг мөчтөө очиагүй, айгүй удцсан байсан тийм мэдрэмжүүдээ авч штэ. Айгүй гоё. Баярлалаа агш. Харин тийм ээ амьдрал чи өөрөө сайхан шүү дээ тийм ээ сайхан зүйл нь илүү байдаг ингээд олж харж хэрвээ бид нар чадхад юм бол ингээд иргэн тойрон бүх зүйлс үнэгүй байж идэг.
Тэгэхээр танаас ч гэсэн би маш их зүйлийг мэдэрч аваад, ойлгож аваад өөртөө ингээд дотоод эрдэм болгоод сууж байгаадаа бас их баяртай байна. За математикийн багшаас би нэг юм сонирхолтой байж магадгүй гэмээр таны амьдрал нэг математик ойлголт байсан бол ямар ойлголт байх байсан бэ? Ямар сонирхолтой асуулт вэ? Нэг математик ойлголтоо. За одоо юу юм те? Ер нь ийм юм байна. Миний бодлоор бол ерөнхийдөө нөгөө хүн ямар ч үед ерөөсөө жүжиглэх гэх юм уу ер нь ингээд өөрөөрөө байвал тэр хүн хамгийн амар тайван хүн байгаад байгаа байхгүй юу. Тэгээд өөрөөрөө биш байгаа үед ингээд хүн зөндөө олон мэдрэмжүүдийг хүн ингээд авдаг юм шиг надад санагддаг байхгүй юу. Одоо сандрах, айх, түгших гэл те. Яг ингээд өөрөө би ийм л хүн гэд ингээд байж гэн гэдэг бол хамгийн амар тайван шүү гэдэг тийм ойлголт. Амар тайван байдлаас чинь бүх сайн сайхан зүйл урган гарна шүү дээ, тийм ээ? Амар тайван байхдаа хүн хамгийн бүтээмжтэй, хамгийн ээлдэг байдаг шүү дээ, тий. Амар тайвангийн нөгөө тал чинь таны түрүүний дурдсан айдас, үйдэсээ за тэгээд нөгөө нэг тийм томгүй байдлууд ороод ирэхээр гэр бүлтэй гаргаж байгаа одоо тэр орчин тойрондоо байгаа шавнартай гаргая үгүй гэж бодсон бүх зүйлээр дутуу өгөөд явчихна тий. Тэгэхээр хайр. За таас би нөгөө математикийн багш чинь логик сэтгэлгээ сайтай шууд ингээд нөгөө нэг хордон ингээд гэсэн та бас гоё ингэнээс гоё хариулж байна. Баярлалаа. Тэгээд дараагийнх нь таны сэтгэлийн хамгийн тайван дүр зураг юу вэ гэж асууя гэж бодож ирсэн чинь та сая бараг л хэлчихлээ тий. Тийм. Ер нь айгуу тайван байх тий. Амар тайван л байх юм да. Нэгэн цагт таны дотоод ертөнцид орсон юм чинь таны дотоод ертөнцийг ямар нэгэн газар зүйн байрлалтай ингэж харьцуулбал таны дотоод сэтгэл зүйг за би энэ байрлалд байна да гэж та цохож хэлбэл. Яг одоогийнхоо. Ямар гоё. Ерөнхийдөө энэ ойлголтыг гэхдээ би ерөөсөө мэддэггүй маш олон жил явсан. Яг хүн ингээд яг одоо байгаа цаг мөчтөө байх. Би болохоор нэг бол төрүүлээд бүр дараагийн бараг хэдэн сарын дараах дээр очиод нэг бол бүр ухраад байсан байхгүй. Бүр ингээд өмнөхдөрөө гацчаад. Тэгээд энэ мэдрэмжүүд яг миний энэ математикийн хичээлд нэгдүгээр хичээл цовсон тайвар нь холбоотой. Тэгээд тэндээс би бас маш олон зүйлүүдийг эргцүүлж бодож ер нь өөртөө ингээд тунгааж авсан. Өөрийнхөө ч очихыг хүсдэггүй одоо цаг мөчөд очиж тэр одоо бяцхан охин байсан бол тэрнтэйгээ уулзаж эвлэрч твэрч гээд ингээд тийм мэдрэмжийг хүртэл хүн яг одоо цаг мөчтэй авах боломжтой байгаа хгүй. Тэгээд энэ хичээлд ер нь ингээд суухаасаа өмнө би бол яг саяны хэлснээр ингээд нэг бол бүр хэдэн сарын дараах дээр очиж яваад байдаг. Эсвэл яг бүр хэдэн жил одоо хэдэн сарын өмнөхдөр ингээд очсон. Тэндээ ингээд гаццсан байгаад байдаг. Яг одоо байхгүй. Нэг л зүйл яарад байгаа. Эсвэл нэг зүйл хүлээгээд байгаа юм шиг тийм мэдрэмжтэй байсан. Тэгээд одоо бол ерөнхийдөө зөндөө олон чөлөөлөлтүүдийг хийгээд айгүй гой тайвширсан. Өмнөх ингээд хад чулуу шиг ингээд бүр ингээд дотор бохирцсан тийм байсан мэдрэмжүүд ерөнхийдөө багаар нисэн алга болсон хийсэн тийм. Тэгэхээр яг одоо цаг мөчтөө л ингээд байгаад одоо байгаа мөчтөө өөрийнхөө хий гэснийг амжуулъя гэснийг хийгээл амжуулаад ингээл байж байгаа юм гоё юм шиг санагдчихэв. Ямар гоё юм бэ. Одоо цагийн гайхамшигт нь яг одоо цагтаа төвлөрөхөөр та бүхэн төрөүний ярьсан бүрэн дүүрэн
бүрэн дүүрэн хийн тий хамгийн гол нь тэр бүр Мгм. хамгийн чухал. Мгм. Одоо цагийг та за яг одоо хүүхдүүдтэйгээ хичээлээ заагаад юм уу нэг шинэ ухагтхан өгөх гээд байж захта танд яг ямар мэдрэмж төрдөг вэ? Яг ингээд за өнөөдөр давтагдсан хичээл биш. Яг өнөөдөр шинэ хичээл орох гээд хүүхдүүдийнхээ өмнө зогсож байхдаа. Мгм. Тэр үед хүүхдүүдээ ингээд тэг яг хавьд хичээлээ бэлдэж явах үеэс эхлээд тэр мэдрэмж төрж эхэлдэг. Надад бол. За энийг ингээд одоо ийм сэдв байна. Энэ сэдв дээр би юун дээр эргэлзэж байна. За хүүхдүүд тэгвэл тэр одоо миний эргэлзэж байгаа дээр бас давхар эргэлзэх магадлалтай. Тэгэхээр энэ дээр яг яавал илүү хүүхдүүдэд үлдцтэйгээр одоо хүүхдүүд ойлгохоор байна. Гэт ер нь хичээл бэлтгэлээс эхлээл тэр мэдрэмжүүд эхэлждэг. Тэгэл хамгийн сайнаараа бэлдээл хичээлээ орно. Тэгээд ороод мэдээж ингээд сандран шинэ ингээд зүйлийг хүүхдүүдэд өгч байгаа учраас хүүхдүүд урдаас бас яаж хүлээж авах уу тий хүүхдүүд ингээд зарим өдөр ер нь хүүхдүүдийн одоо сэтгэлийн тэнгэр айгүй тийм өөр штэ зарим өдөр ингээд бөө ангаараа ингээд аз жаргалтай хүүхдүүд юу ч хэлсэн хүлээж авах байдаг байхад зарим өдөр ингээд ангаараа унжигдсан урваацсан ч юм уу тий ядарсан юм байдаг байхгүй юу. Тэгэхээр бас ингээд тэр сэдвийг хүүхэд тэр өдөр яаж одоо ямар одоо мэдрэмжтэйгээр хүлээж авах уу гэдэгтэй бас айгүй холбоотой байдаг. Тэгээ хүүхдүүд айгүй гоё хүлээж аваасай гоё ингээд ойлгоё гэдэг дээрээ тавиад тий багш яг юу яриад байна анхаарыг төвлөрье гэд ингээд ойлгоосой гэдэг мэдрэмж айгүйх төрдөг дөө. Тэгэл нэг хүүхэд анхааралгүй сууж явах юм бол за одоо энэ шинэ хичээл ингээд зааж ахад тэр хүүхэд ингээд яг сонсохгүй үлтлээ дээ гэл ингээд бодогдоод эхэлдэг байхгүй. Тий. Үгүй өгөх сэтгэл тийм ээ сайхан үгүй гэд тэр өгөх сэтгэл бол өөрөө үнэхээр бас том агуулгатай байдаг. Нүүдэлчдийн бяцлаглалын яг өвөг дээдсийн гайхамшигтай за ойлголтуудыг биднэрт ойлгомжтойгоор бас заримдаа бууруулж ойлгуулдаг баг. Заримдаа яг тэгээд нөгөө хүн өөрийнхөө саваар л хүлээж авч байгаа шүү дээ тий. Бизнесийн соёлын буруу бие эндээ шингээгээд тэгэхээр энэ ойлголтыг авсны дараах мөнхцөл таны ховорхон бүр хизээч хүнд ярьдгүй байсан мөрөөдлөө ярьж исэн тохиолдол байна уу? Бүр ингээд гүний гүнд байдаг нэг зүйлээ хүн ер нь ярьдгүй шүү дээ тий өөрөө өөртөө хадгалаад эсвэл шаналаад эсвэл ингээд жоохон хорогдоод байдаг. Тэрийгээ та нүдний бяцлахад хэмнэх энэ сайхан ойлголтыг аваад ярив уу эсвэл өмнө нь ярьж яв уу? Ерөнхийдөө өмнө тэр мэдрэмж ингээд байдаг байсныг анзаардаггүй ч байсан байгаа зүйлүүд байгаа байхгүй юу? Нэг л яагаад байгаагаа ойлгохгүй, тухгүй байгаагаа мэдээд байгаа, анзаараад байгаа. Гэхдээ яг яахаа мэдэхгүй. Нэг тийм. Тэгэл дахиад тэр асуудлаа ингээд орхичоод шийдэхгүй ингээд орхичоод дараагийн асуудлаа дахиад яахаа мэдэхгүй. Тийм. Ер нь бол ингээд яг шийдэх боломж яг надад ингээд бүрэн байсан тэр үед тэгэнгүүт яг яхаа мэдэхгүй тийм үед айгүйх олон байж дээ гэж би айгүйх бодоодсан байхгүй юу. Нүдэлчтэй хичээл цаваад тэгээд одоо л ерөнхийдөө нэг асуудал байлаа гэхэд ямар ч байсан өөрийгөө ингээд хамгийн байж болох бүр үнэхээр тийм хүнд асуудал байлаа гэхэд ядаж л нэг аяг ингээд сонсоод тий өөрийгөө тайвшруулад мэдчихээн. Тэгээд өөрөөсөө асуугаад яг яагаад байгаагаа уурлаа гэхэд яагаад уурлаад байгаагаа өөрөөсөө олоод мэдчихээн. Өөр хин ч одоо хэрэггүй те. Гэх мэтчлэн амьдралын маань эргэн тойронд маш олон өөрчлөлтүүд гарсан. Тэгэл ерөнхийдөө нөгөө өөрөөсөө бас жоохноороо нялхаараа ингээд нөхөртөөгөө суусан. Тэгээд нөхөртөөгөө ойлгоогүй байсан зүйлүүдээ баг 5 6 жил ингээд хамт амьдраад тий ирэхэд ерөөсөө ойлгоогүй ярилцаагүй байсан зүйлүүдээ одоо ярилцаж байх жишээний тий айгүй олон өөрчлөлтүүд ер нь мэдрэгцээ. Гайхалтай нөгөө хүнд ч одоо хамгийн чухал юм эрүүл мэнд эрдэм мэдлэг гэдэг нэг тулгын гурван чулуу байгаад ахш байгаа юм тийм ээ. Тэгээд тэрийгээ хэрхэн яаж хизээ илэрхийлж
сэтгэлээ дийлэг нь амьдрал бүр их сонирхолтой болдог юм шиг. Тэгээд хамгийн өндөр цагаас хоёулаа бараг цаг гарan хөөрөлдөж чинь. Тэгээд сүүлчийнхаа ганц хоёр асуултыг асуугаад тэгээд хоёулаа хөөрөлдөнө жаргая. За агшаа. Математикийн багш хүнээс би одоо нэг юм зүйл асуухгүй л ерөөсө болохгүй бүр доктороос ханхаа өрөөдөө. Логик ба зүүн совингийн аль нь одоо таны амьдралд илүү чухал вэ? Логик нь чухал уу, зүүн совин нь чухал уу? Сахилга бас. Надад логик нь чухал гэж шууд хариулахаар байна. Яагаад? Хэдэн ингээд миний яг дотоод зан чанар бас яг тиймэрхүү байдаг байхгүй нэг юмны ингээд яг яагаад энэ одоо байгаа юм бол ч юм уу. Одоо Рубикийн шоу байлаа гэхэд энэ шоу яг хаанаас хин гэж бодож олсон юм л ч юм уу. Айгүй юм уг үндэстэй логик дараалалтай ингээд юмыг айгүй ингээд бодохыг хичээдэг. Тэгээд ажил одоо тий амьдралаа ч гэсэндээ төлөвлөхдөө бас логикийг айгүй чухалчилдаг. За ингэн энэний дараа юм болох магадaltaй ч юм уу тий. Тэр үед ингэн гэд за ажил дээр байлаа гэхэд за энэ ажил ингээд энэний маргааш ажил нь бол энэ тэгээд нөгөөдөр нь ингэн ч юм уу ингээд логик дэс дараалал бол миний хувьд айгүй чухал зүйл гэж бодож байна. Зүүн совингийн хувьд болохоор ээж хүний хувьд бол зүүн совиндоо итгэнэ. Тэг. Ер нь их тийм зүүн татсан бас мэдрэмжүүд байдаг тий. Тийм байдаг. Тийм. Амьдралынхаа тухай за энэ сайхан хөгжилтэй хөрт амьдралд чинь зөндөө л олон өнгө байгаа шүү дээ. Энэхүү өнгөө та яг одоо бодоод нэг өгүүлбэр үлдээх боломжтой гэвэл ямар өгүүлбэр үлдээх вэ? Нэг өгүүлбэр тий. За ямар ч байсан хамтдаа тэгээд аз жаргалтай гэдэг үг айгүй шууд ер нь орж ирээд байна. Тэгэхээр эргэн тойрны маань хайрладаг, хүндэлдэг бүх хүмүүс гоё эрүүлэнх, аз жаргалтай урт удаан ингээд хамтдаа хин хинийгээ орхиж явуулахгүйгээр ингээд амьдраасай гэж хэлмээр байна. Гоё. Хамтдаа гэдэг чинь тэгэл бүх юм орно шүү дээ. Бүх оршихуй, бүх орчлон, бүх гэр бүл бид нар чинь бүгдөө хоорондоо салангаж гэж нэг юм байхгүй. Бүгдөө нэг бүхэл зүйлийн нэг л хэсэг юм чинь тий. Хамтдаа гэдэг бүх үнэхээр гүн байна. Баярлалаа. Амьдралын хамгийн том багшд нь хэн байсан бэ? Эсвэл хэн байгаа вэ гэж асуувал танаас. Миний амьдралын хамгийн том багш бол манай аав. Тий. Бүр ингээд хар нэлхаас маань маш олон гоё шинэлэг сонирхолтой үе таалгаар намайг дагуулж хөтөлж орсон. Тэгэхээр тэр мэдрэмжүүдийг би тэр үед мэдрээгүй байсан бол гэдэг бас сонирн байгаа, сонирхолтой тий. Таны ярианаас яг алтан юм байна да гэж бодчихсэн. Тэгээд энэ сайхан амьдралын зам манттай бүх зүйлийг ингээд охиндоо танин мэдхүү хаалгыг нээж өгнө гэдэг бол бүр гайхамшигтай шүү дээ. Тийм ээ олон хаалган дундаас тэр сонирхолтой асуулт асуудаг ингээд бүх зүйлд тэмүүлэлтэй тийм охин өсгөж төрүүлсэн ааварт нь одоо бахархаад битэрийн яриа жаргах гэж байна. Тэгээд көмөр хөрөлтийн өмнө хоёр уламжлалт асуулт байдгийн. Та нэг нь бол түрүү одоо цагийн гайхамшиг юу вэ гэдгийг ер нь бол хариулсан. Тэгээ одоо танд би талархлын хэсгийг үлдээж байна. Энэ сайхан ухаантай Монгол улстай хоёр иргэн бойжулж байгаа. Олон хүүхдүүдийн онцлогийг олох сэтгэлийг нь тэмтэрч байгаа. Гал итгэл бадраагаад явж байгаа. Хүнд өдийгөөс төдий хүртэл талархах хүмүүс зөндөө байгаа. За хүмүүс өөр орчин нөхцөл зөндөө зүйл байгаа гэж бодож байна. Тэгээ тань талархлын хэсгийг үлдээе. Ямар гоё юм бэ гэж. Хамгийн гоё хэсэг нь юм байна. Ерөнхийдөө одоо ингээд зөндөө олон яг таны хэлснээр зөндөө олон талархах хүн байдаг штэ тий хүний амьдралд. Тэгээд бүгдээр ингээд дуртах юм бол айгүй цаг хүрэхгүй. Тэгэхээр яг одоо цаг мөчид
хамгийн их талархаж явж байгаа хүн маань бол Эрдэнэсүрэн багш маань. Тэгээд яг миний яг хэм бэ? Миний онцлог юу вэ? Тэгээд багш байхын гайхамшиг, ээж хүн байхын гайхалтай талууд, хүний эхнэр хань одоо байхын тий хамгийн гой бахархмаар, хайрламаар цаг мөчөөд гээд зөндөө олон зүйлүүдийг надад ярьж, ойлгуулж өгсөн. Ер нь бол энэ хүртэл би ингээд Эрк агштай ер нь уулзах хүртэл бүр ингээд маш буруу бодол хүртэл бодцоо явж исэн байдаг. Тэгээд тэр бодол маань бол ингээд оргонгоор өөрчлөгдсөн. Миний амьдрал амар тайван, амар амгалан хിവэрэ үлдсэн. Гэт маш олон ярих, одоо бахарах, баярлах, талархах юм зүйлүүд байгаа. Тэгээд Эрк агштай маш их баярлаа. Танаасаа ер нь зөндөө олон зүйлүүдийг суралцаж, ойлгож, ухаарч байгаа шүү. Тэгээд цаашдаа ч гэсэндээ маш гоё итгэлийг нь даасан, арыг нь баттааж чадах үйс, чадварлаг тийм багш байхыг ер нь ингээд алхам тутамдаа хичээх болноо гэдгийг хэлмээр байна. Яа нөгөө нэг баярлсан хүн нь баярлсан талархснаа илэрхийлэх одоо өглөөний хамгийн дээд юм. Нөгөө нэг хүндээ ч гэсэн маш их эрчим энерги одоо урд үе бүхий л сайхан зүйлийг бэлэглэн тийм ээ. Тэгэхээр бүр чин сэтгэлээсээ ингээд догтлол дөрөн хоолой зангираад олон хүнтэй ярихад ийхүү талархал их цөөхөн байсан. Тэгээ бүр ингээд яг чин сэтгэлээс ч ундарч гарч байгаа энэ сайхан талархал баяр хөөргийг мэдрээд суулж байгаа сайхан байна. Тэгээ хамгийн үнэтэй цагаасаа одоо надад зориулаад битэрийг сонсох Монголынхоо мэрэгэн түмэнд зориулаад өөрийнхөө дотоод ертөнцөөр аялах боломж олгосон ган тулгын мөнхцөл агштай маш их баярлалаа. Тэгсэн аюулгүй газар бол нэгт сургууль, хоёрт номын сан ордог. Тэгээд энэ сайхан буянтай гайхамшигтай ажлыг хийж яваа. Монгол улсынхаа ирээдүйн иргэдийг бүтээж яваа таны ажил үйлсэд хамгийн сайхан бүхний хүсэн өрөөгөө тэгээ хоёлаа хөрөлтөөнө жаргаяа. За танд маш их баярлалаа. Ийм гоё ярилцлаганд урьж оролцуулсанд зөндөө олон мэдрэмжүүдийг бас ингээд мэдэрлээ. Нэг ягшаад, нэг ойлгохад л тий. Нэг би ингээд арцгээд л гээд маш олон мэдрэмжүүдийг авлаа. Маш гоё сонирхолтой байлаа. Танд маш их баярлалаа. Таны цаашдын ажил үйлсэд нь маш их гоё том боломжууд нээлттэй байгаасай тий. Таны ажил гоё бүтэмжтэй байхыг бас ерөөё агшаа. Маш их баярлалаа. Тэгээ Эрк багштай ба Эрдэнэсүрэн багштай мөн талархъя. Хүсэлт тавихад за нэрээ чи хоёлаа амлалт өгсөн штэ. За одоо би тэгвэл биелүүлнэ гэж шуурхай шүү дээ манай Эрк багш чи. Тэгээ ийм сайхан боломжийг олгосон мөн Эрк багштай баярлалаа. Тэгээд өөртөө өсдөг хамгийн сайхан бүхнийг тандаа өсөө өрөөё. За баярлалаа агшаа. За баяртай. За баяртай.